Сайн байцгаана уу? Гэртээ яг хуудастай тавтай морил. Өнөөдөр бүгдээрээ өөрсдийнхөө 7 хүрдийг сэргээх йогийн хичээл үзэх болно. За 7 хүрдний тухай зарим хүмүүс маань нэлээд мэдлэгтэй байгаа. За ерөнхийдөө анх одоо 7 хүрдний тухай сонсож байгаа ер нь яг сонсч байсан ч гэсэн тийм айхтар сайн ойлголтгүй байгаа хүмүүстэй зориулж одоо бяцхан мэдээлэл хүргэхэд хүний биед 7 хүрд байдаг гэж одоо ведийн сударт ч юм уу те йог, бясалгал, тэгээл дорн дахны ангаах ухаанд ч гэсэн хүний биеийн 7 хүрдний тухай ингэж маш өргөн цар хүрээтэйгээр авч үздэг. За тэгээд ерөнхийдөө хүний биеийн одоо тэр 7 хүрдний харгалцсан одоо хүрднүүд дээр одоо бидний гол одоо нөгөө нэг энерги гүөх юм сувг байгаа. Тэгээд тэр сувгийнхэн зангилаа нь яг одоо бидний тэр 7 хүрдний яг тэр байрлах цэвүүд дээр ингэж огтлцдог гэж үздэг. За тэгээд ерөнхийдөө шинжлэх ухаанаар, ангаах ухаанаар ч гэсэн ингэж аваад үзэхээр яг тэр огтлцож байгаа хэсгүүд дээр нь бидний нөгөө нэг дааврын булчирхаанууд ингэж байрлаж идэг. Тэгээд ерөнхийдөө хүний биеийг болол тэр дааврын үйл ажиллагаа гэдэг бол маш чухал. Хүний тэр дааврын үйл ажиллагаа тэнцвэртэй байж иж хүн одоо залуу, эрүүл чирэг тэ дээрэс нь одоо сэтгэл санаа тайван амьдрах боломжтой гэж одоо үздэг. Тийм болохоор хүний биеийн 7 хүрд гэдэг одоо маш чухал огтхон байх нэ. За тэгээ хэрвээ та бүхэн 7 хүрднийхаа тухай илүү дэлгэрэнгүй олж мэдээ гэвэл одоо ном өчнөө гоё номнууд байгаа. Дээрээс нь та бүхэн нөгөө аурад энтэнд аурад үзүүлж болно те. Тэгээд өөртөө та нар сонирхоод үзээрэй. Тэгэхээр ямар учиртай гэдгийг илүү гоё одоо олж авч магадгүй гэж бодож байна. Аавна гэж бодож байна. За ингээд өнөөдрийнхөө хичээлд орцгоё. Ачаасныхаа өмнө ирж зогсоод тадаа санаа байрлал дээр ирээ зогсъё. За тэгээд тадаа санаа байрлал гэхээр та бүхэн маань ерөөсөө шууд өөрөө өөрсдийгөө маш гоё одоо бэлдээ сурцсан байгаах гэж найдаж байна. Хөлийнхөө улнаас эхлээд толгой оройноос эхлээд гарын үзүүр хүртэл бүх биеийг идэвхжүүлээд тэгээд сайхан харцыг тогтоогоод энэчнээ 3 гүн зэн амьсгал авч гаргаад бие сэтгэлээ өөрийнхөө төвлөрөх чадварыг сайхан сайжруулад өгнө. За нүдийг сайхан суллаад энэчнээ сайхан тайвш. Дахиад нэг гүн зэн амьсгал аваад гаргая. За үргэлжлүүлээд нарны мөргөл бэ хувилбараар бүгдээрээ бие халаад амьсгал аваад хоёр гараараа том тойрог зураад хоошоогоо Утгатасана санал байрлал руу сууж өгнө. Бүх биеийн жиг өсгийн дээр авчираад доошоо харахад өвдөгний цаанаас хөлийн хуруу харагдаж байхаар тэгээ хоёр гараараа идэвхтэй дээшээ сунж өгнө. Тэгээд хоошоо сууж амьсгал гаргаад хоёр гар хөлийн хоёр талд нүүр шилбэр Утгатасана хоёр гар шилбэн дээр амьсгал аваад урагшаа сунлаа. Гаргаад хоошоогоо бан зорилол. За бан зорилол дээр сайхан амрыг. Амрыч гэж тэ. Бан зорилол дээр сайхан энэ чинь ингээд барина. За одоо айж ухаан амьсгал авч гарахдаа өвдөглөөд доошоо сүнээгээд хөвтлээ. Дуух матрасан дээр одоо амьсгал аваад хоёр гар дээр нэг их дарахгүйгээр мөрийг хоошлуулад тохоогоо авчаад за дахиад нэг амьсгал авахтаа тэгвэл дээшлээ амьсгал аваад дээшээ өндөлөө могоо ойрлол амьсгал гарахтаа хоошоо доошоо орсон нохоо. За эхний доошоо орсон нохоо учраас маш гоё өвдгийг нуруулж агаад эхлээд нуруу зүгөөгөө сунгаад өгнө. Хүзүүгээ сул. Тэгээд өвдгийг дээш нь өргөөд тайвш хийж гинэ. Тэгээд зүүн хөлийг матрасныхаа дунд тавьж агаад амьсгал аваад баруун хөлийг дээш нь өргөлөө. Амьсгал гарахдаа хоёр гарынхаа дунд авчирч тавиад за тэгээд хойтлын 45 градус амьсгал аваад хоёр гар ташаан дээр өндөөгөөд дайчныг байрлал доошоо сууж өгье. Тэгээд амьсгал аваад хоёр гар дээшээ сунлаа. Гаргаад хоёр гар хөлийн хоёр тал айж ухаан хөлийг татаад бан зорилол өвдөглөөд доошоогоо сүнээгээд хөвтлээ. Дахиад амьсгал авахдаа мөрийг хойш нь тохоог авчиж агаад цээжийг өргөө дээш хараад могоо ойрлол. Хаашаа хөлөө жигээр амьсгал гаргаад хоошоогоо доош харсан нохоо. За баруун хөлийг матрасан дээр тавьж байгаа зүүн хөлийг дээш нь өргөлөө.
Амьсгал гаргаад 2 гарынхаа дунд авчирч тавиад хойтлын өлт 45 градус 2 гар ташаан дээр айж хөөндийгөө тэгээд доошоо сууж өгнө. Ташаа маань дөрвөлж өг. За жимхэн амьсгал аваад 2 гарыг дээш нь өргөлөө. Амьсгал гаргаад 2 гар газар тэгээд бан зорилол хөлөө татаад бан зорилол өвдөглөө доошоо сүнээгаа твтлээ. Тэгээд амьсгал аваад могоо ойрлол болмоор ойр дээш орсон нохой. Тэгээд хоошоогоо доош харсан нохой. За одоо жимхэн өвдгийг нугалж агаад урагш дээшээ доошоо гачаалдаад тэгээд амьсгал аваад 2 гарынхаа дунд харлаа. Амьсгал гарахтаа өсрээд хөнхөн өсрээрээ. Хөп. Тэгээд амьсгал аваад уушаа сунна гаргаад нүүшиг рүү. За тэгээд дахиад амьсгал авахдаа 2 гараараа том тойрог зураад хоошоогоос ханал байрал дээрээ сууя. Хөп. Маш гоё хэвлийн ходоодыг татаад гараараа сунгаа хоошоогоо сууж өгнө. За амьсгал аваад дэшегээ сунаад амьсгал гаргаад 2 гар зүрхний урт тайвширъя. Нэг гүнзгий амьсгал аваад гаргая. Дахиад амьсгал авахдаа үлми дээр гараад 2 гарыг дэш нь өргөлөө. Амьсгал гарахдаа 2 гарыг буулгаад урагшин сунгаад яг шалтаагаа параллел болгож өгнө. Үлми дээр тултал гарцсан байгаа. За одоо энэчнээс амьсгал авч гарахдаа хойшоогоо хананд наалтсан юм шиг доошоо сууж нуруу ерөөсөө хөдлөхгүй. За хаана нэрээ зогсмоор дижээ нэрээ зогсноо бариарай. Үлми дээр тултал гарцсан байгаа. Айж амьсгал аваад дээшээ өндөлөө. Гарыг дээш нь өргөөд мөрийг суллангаа гарыг өргөн тийм ээ. Амьсгал гаргаад дахиад доошоо суун. За энэ удаад суугаал. Шүд доошоо яваа суугаал. Айж өвдгийг тэрврээд бүр хоошоо суудсан байгаа. Амьсгал гаргаад одоо хоошоо сууя. За тэгээ гойныхаа дотор талаас барьж агаад амьсгал аваа нуруу зүгээр маш гоц их болоод хөлийг өргөлөө. Хөлийг итгэвтэй өргөж өгөөд гарыг урагшин суугаад амьсгал авч гаргаад хоошоогоо хагас зэв барь. Амьсгал аваад бүтэн. За ингээд 5 удаа хийчээ. 2 За одоо ажихаа хагас зэв байрлалаасаа хойшоогоо живэн баг живээд. За тэгээ тайвшиг бүх биеийг суллаа. Сал авч гаргаад чиний сайхан тайвшиг. За одоо ажихаа 2 хөлийг нуглаад 2 тавхаага яг гоё урагшин харуулж тавиад тэгээд гоё тавхааныхаа хооронд юм хавчуулсан юм шиг тотгошин ингэж хавчиж өгнө. Тэгж яагаад амьсгал аваад өвцгийг дэш нь өргөөд 2 гарыг чагтлаад за тэгээд гүр барил руу орно. Аль болох өвцгийг дэш нь өргөөд толгоо үзүүгөө сунгаж сулгаж өгөөрэй. Тэгээд дэш нь өргөөд за энэ гүр барил баг бидний дааврын үйл ажиллагааг маш гоё зохицуулж өгдөг. Нуруугийн маань гоё хүчтэй болгож өгч байгаа. За ялангуяа бамбаа булчхан дээр маш гоё идэвхтэй ажиллаж өгдөг. За одоо ажиллах суллаа тайвшир. 2 гарыг үлдээж агаад хөлөө жигээд амьсгал аваад өргөлөө хөлөө 1 2 удаа өргөе. 2 дахиад 2 удаа өргөе. 4 за 4 болгоцсон юм чи одоо 5 болгоё. За одоо болсон. Одоо яг энэ хичээл амьсгал аваад хөг өргөөд хошоогоо анжис барил. За одоо анжис барил дээр 2 гарыг чагтлаад аль хэрвээ таны хөл хүрсэн бол өвдгөө тэгшлээд за хэрвээ та анжис барил руу орж чадаагүй үлдсэн бол хөлийг өргөөд яг энэчнээ ингэж барьж агаарай. Анжис руу орсон хүмүүс нь анжис дээрээ барьж агаарай. За үргэлжлүүлээд shoulder юун дээрээ мөрөн дээрээ зогсно. Баруун хөлийг жигээд өргөлөө. Болмоор зүүн хөлийг жигээд өргөлөө. Тэгээ нороноос төрж байгаа дээшээ сайн жигээд.
Энэчнээ сайхан амсгалаа дамсгалж игээд. За одоо буцаагаад бууя. Ирсэн замаараа нэг нэгээр хөдлөж игээд. За одоо өвдгөө салгаад 2 өвдгөө чих рүү ойртуулад үзье. За тэгээд энэчнээсээ дуруугаа түшиж агаад айжхан буцаад буун. Өөртөө нялхуухтай харьцаж байгаа юм шиг зөөлхөн хандаарай. За тэгээ сайхан хөлөөж игээд дэшээ гарч хвтээд тайвширын. Амсгал авч гаргаад бүх биеийг суллаа сайхан тайвширын. За дайжхан нүдэнсэн бол нүдийг нээгээд тохиолдоо дөндөөлөө. За тохиолдож өндийж байгаад энэчнээс хотой бүгдээ маш гоё нуруугаараа хотоогоод тэгээд хоошоо гидийгээд толгооныхоо оройг газар тавьчихна. Толгооныхоо оройг газар тавьж байгаад хөлөөж хийгээд 2 гарын алгачин газар тохиолдсон байгаа. Тэгээд цээжийг аль болох өргөөд толгоон дээрээ сайтар тогтоод бацаа санаа буюу загас байдал хийж байна. Анзаарах юм бол яг түрүүний даал мөрөн дээр зогсны эсрэг байдал хийж байгаа. Нөгөө долоо мөрдөндөө гоё идэвхжүүлээл байгаа. Үйл ажиллагааны зэрэгээл байгаа. За одоо ажиг 2 гарыг хавсраад хүүхдийнхаа дээхэн тал хавсарч байна. За нэг амсгал аваад байгаа юм чинь ээ. За одоо ажиг буцаагаа туулгаад тохиолдлоо. Тэгээд толгоогоо өргөөд ирүү цээж хоёрыг нийлүүлээд хошоо хөвтлээ. За маш гоё. Одоо ажиг 2 хөлийг нуулаад ташаагаа дэлгээд дэшиг хараа сайхан хөвтлээ. За нэг 2 амсгал аварч юм чинь. Одоо 2 хөлөө сайхан зөөлөн салгаж агаад одоо 2 тишээгээ ташаа дэлгээд хөлөө 2 тишээ буулгаж өгнө. За амсгал аваад хөлийг дээш нь ч гэжтэй одоо төв барилт ирлээ. Амсгал гарахтаа эсрэг тал руу буулгаад. За тэгээд эсрэг талынхаа мөдлөг орчин. За ингээ нуруугаа жоохон машгаад байгаа тийм ээ. Амсгал гаргаад дахиад нөгөө тал руу. За одоо жоохон хөлийг чигээд гарын алгыг дээш нь харуулад биеийн дагуу тавьсан байгаа. За ингээд үргэлжлүүлээд шаваа санаа байрал дээрээ сайхан амарна. За ингээ хэсгэн хугацаанд та бүхэн маань 7 үртэй маш сайхан одоо сэрээгээд идэвхжүүлээд авч байгаа. За ингээд өнөөдрийнхөө хичээлд хамт оролцсон та бүгдтэй баярлалаа. Үргэлжлүүлээ та бүхэн маань багадаа 2 минут эсвэл 5-10 минут хүснээрээ сайхан яг энэ шаа санаа байрал дээр бүх биеэ сайхан суллаад бас бодлыг бас суллана. Бодолтойгоо ноцолдохгүй бодлыг өнгөрөөгөөд байна ажиглаад. Ингээ сайхан тайвшрахаар энэ маань гүн амралт болдог. За энэ чинь ингээ сайхан амраарай. Хамт яг хийсэн та бүгдтэй дахин баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Намасте.